Ширэнгийн ном. Эрдүрдийн цагт Африкийн ойд бүхий л ан амьтад ширэнгийн мэргэн дүрмээр амьдардаг байжээ. Ойн дэргэд хүний отог амьдардаг байв. Нэгэн үдэш ойн доглон бар Шерхан хоол хайж тосгон руу дайрахаар шийджээ. Тэр чанга гэгч нархиран тосгон руу дайрлаа. Туслаарай! Шерханы туслах Табаки нэртэй цөөвөр чон эзнээ дагаж явв. Хүн барих гэсэн Шерхан яг улаан цэцэг рүү үсэрч чангаас чанга архирсан юм. Ракша агуйхаа гадна бэлтгэрнүүдтэйгээ хамт алсын бараа харан суув. Энэ муу холчгор бар хамгийн сул дороогоор нь хүмүүсийг агнах юм. Тэгэд ч тэр чинь доглон яаж бараа агнах вүлээ те. Тэр хөлөө түлхээс өөр юм олж долоогоогүй бололтой. Архиран намжиж ойд дахин нам гүм боллоо. Чонын сүрэг ярилцаж байхдаа бутан дунд юм хөдлөхийг анзаарчаа. Эцэг чон бут руу харихаар хярлаа. Хүний зулцэг. Хөөхд тосгоноос зугтаж чонын үүрлүү мөлхөөд иржээ. Би тэрнийг өөртөө үлдээж өөрийнхөө бэлтрэх шиг өсгөх болно. Тэрэнд Маугли гэдэг нэр өгье. Ракша сүрэг хүний зулцэг хүлээж авахгүй л болов уу? Харж л бай. Агуйн ард нуугдж байсан Табаки хүний зулцгын талаар Шерханд хэлжээ. Шерхан тэр даруй агуу руу очлоо. Тэр хүний зулцэг миний олз. Тэр зулцгийг надад өг. Эндээс яв мо доглон хулчгаар. Тэр миний хүүхэд. Чи тэрэнд савраа хүргээд үзээрэй. Дөнгөж галд түлэгдэж шархадсан Шерхан их чонын хэлгэнхийг хараад тэндээс явлаа. Энэ хүүхэд нэг л өдөр миний саварт, миний шүдэнд орох болно. Маргааш нь тэд Мауглиг чонын сүрэгт танилцууллаа. Удаан маргасны эцэст Багирагийн зөвшөөрлөөр сүрэг Мауглиг хүлээж авчээ. Багира балуу хоёр хүүд айн дүрмийг зааж өгнө. Өсөж тарнаад тэр отогтой буцах ёстой. Маугли ойд амьдрах арга ухаанд суралцаж ширэнгэнд өслөө. Балуу түүнд ширэнгийн бүх эрдэм ухааныг заав. Амьтдын хэлийг зааж бас өөрийн дуртай зөгийн бал олж явах загас барих аргад сургажээ. Багира харин Мауглид бие хамгаалах арга заав. Өөрийг нь хүн өсгсөн болохоор Багира хүүг хүн чанартай нь холбоотой өсгөж нэг л өдөр өөрийнхөө төрөл рүү буцах ёстой гэж сургана. Удалгүй Маугли ойд татагджээ. Ах トゥ чонын бэлтэргүүд нь тэрэнд хайртай. Тэгээд тэр ойн бүх амьтадтай найзууд болсон юм. Он жил улиран өнгөрч чонын сүргийн ахлагч Акила өмнөх шигээ ан ав хийж чадхаа байлаа. Шерхан тэрний сул талыг ашиглахаар шийдлээ. Залуу чоннуудаа та нар сүргээ удирдах цаг болж Акилаг хөөж явуул. Надад хүний зулцгийг өг. Үгүй бол би үрд танай нутагт ан ав хийж та нар ганц ясч олж долоохгүй гэж мэдээрэй. Залуу чоннууд Акилаг байр сууриа тавьж өг гэлээ. Мауглиг Шерханд өгвөл та нар хулчгар болно. Би удирдагч байхаа болж болно. Гэвч та нар Мауглиг тавьж явуулах ёстой. Багира энэ уулзалтын талаар сонсчээ. Маугли Шерханыг сургах цаг хэдийн болжээ. Тулдах цаг боллоо. Гэхдээ би яаж Шерхантай ганцаараа тулдах юм бэ? Сүрэг тэр чигтээ Шерханыг дагах болсон шүү дээ. Чи хүний тосгон руу явж улаан цэцгийг авчир. Улаан цэцэг тэднийг айлгаж явуулна. Би одоо ойгоос явж өөрийн төрөлтөөгөө амьдрсан нь дээр юм байна. Маугли Багира балуу хоёрыг тэрвэрч амьдралдаа анх удаа уйлжээ. Маугли удалгүй балуугийн гидсэн дээр унтаад өг. Тэд бүгд нэг модон дээр унтжээ. Сармөгчний сүрэг Мауглиг хараад аваад явчихлаа. Энэ сармөгчингууд ямар ч хууль дүрмгүй амьдардаг ойн хамгийн галзуу амьтад байв.
Балу Багира хоёр сэрээд Мауглиг тосгон руу явсан байх гэж бодлоо. Мауглиг сармагчингууд модон дундуур авч явсан юм. Маугли удалгүй Чийл нэртэй элээ нисэж явахыг харлаа. Маугли түүнд шувууны хэлээр Балу Багира хоёрт сармагчингууд өөрийг нь хаашаа авч явааг дамжуул гэлээ. Дуугүй яваа. Бас нэг арга зайл. Бид чамаас энэ бүх аргыг чинь сурмаар байна. Бид бүх амьтдыг удирдах сурах юм бол удахгүй ойг захирдаг болно доо. Мауглиг улгайсан тухай Чийл Балу Багира хоёрт хэллээ. Тэд Мауглиг хүйтэн өрөнд аваачсан. Айд байдаг орхигдсон хотод. Тэр сармагчингууд зайлттай аюултай амьтад бид хэдүүлэхнээ тэдэнтэй тулдж чадахгүй. Каагаас тусламжгүй хэрэгтэй байна. Тэд Ка могойг хамт явж туслаач гэж ятгалаа. Тэд бүгд балгас руу явлаа. Сармагчингууд Мауглиг аврах том нүхэн агуйд хийж эхлэв. Эхлээд Багира анхаарал сарниулахаар оров. Сармагчингуудыг хазаж шидэж байсан ч тэд маш олуулаа учраас тэр удалгүй дээлдлээ. Цөөрөмд нуугд. Энэ галзуу амьтдын учрыг би олъё. За юу. Балу сармагчингуудыг ийш тийш шидэж эхэллээ. Гэвч удалгүй тэрчгсэн тоонд нь дээлджээ. Сармагчингууд бүгд Балуугийн гэдсэн дээр сууж зодож байв. Ка орж ирээд эсгэрлээ. Бүх сармагчин айж үргээд мод руу авирлаа. Ка нүхэн агууг нурааж Мауглиг нуусан газраас нь чөлөөллөө. Амттайхан мах. Үгүй Ка. Наад хүүхдээсээ нүдээ холдуулаарай. Ка Мауглиг цагирганаасаа гаргав. Дараа нь тэр сармагчингуудыг ховсдох бүжиг хийж тэднийг дагуулж одлоо. Энэ ой надад тохирхой байжээ. Ойгоос хурдхан явах хэрэгтэй болж дээ. Маугли Багира Балу хоёртой салах ёс хийгээд тосгоныг зөвглөн явлаа. Тосгоны хүмүүс эхэндээ Мауглигаас айжээ. Энэ хүү ойгоос ирсэн нэр зээлдэгч юу аж мэдэн. Биднийг харах үедээ. Гэм зэмгүй хүүхэд л байна. Яагаад тэгж бодоод байгаа юм бэ? Наашир хөөмөн чи надтай хамт бай. Маугли удалгүй тосгоны амьдралд дасжээ. Бас тэдний хэлээгч сурсан юм. Тэд Мауглид өхөр маллах ажил өглөө. Багира Балу найзууд нь Мауглитэй өдөр товлож уулан дээр уулздаг байв. Гэтэл нэг өдөр саарл чон ах дүүс нь хамт иржээ. Сүрэг аюулд орлоо. Ширхан чоннуудыг нэг нэгээр нь үгүй хийхээр шийдсэн. Та нар намайг Ширханд идүүлэх гэж байсан шүү дээ. Би яагаад одоо та нарыг анхаарах ёстой юм? Бид нэг цустай биш л дээ. Гэвч их минь биднийг ах дүүс болгож өсгсөн. Бид эхийнхээ өшөөг авах ёстой. Юу? Ээж Ширхантай тулдж байгаад амиа алдсан. Ширхан чамайг хайж агууд ирсэн ч ээж нэг ч үг дуугараагүй. Одоо хангалттай. Би Ширханыг уучлахгүй. Маугли үхэр сүргээ туун Ширханы нуугдсан хавцал руу ирлээ. Өөрөө нэг одос үхрийг унжээ. Хавцалд хүрээд тэд сүргийн жинхэнэ удирдагч Акилатай хүчээ нэгтгэлээ. Та эсрэг зүгт хідэн үхэр туугаад яв. Би эндээс үхэр сүрэгтэй дайрыг Ширхан занганд орно. Төлөвлөсөн ёсоор тэд үхэр сүргийг Ширханы зүг туулаа. Үхэр сүргийн туурайнд хавцал тэр чихтэй нүргэлж байв. Ширхан туурайн чимээ сонсоод зүгтх газар хайж ийш тийш харав. Гэвч хавцлын хажуу тал ихц учраас зүгтх газар байсангүй. Улангассан сүрэг ирчээрээ давхисаар Ширханд бүдэрч түлхэж унгаад дээгүрэнд гарч одов. Бух Ширханыг шаварт унгалаа. Үхэр сүрэг тэрний дээгүр гарав. Дахиж давхих хэрэг байсангүй. Бүх юм дуусчээ. Тосгоны дайсан, ойн дайсан Ширханы төгсгөл ирэх нь энэ. Тимэ! Ура! Тимэ! Маугли Ширханы арсыг өвчж чонын толгод руу зүглэв.
Мауглигийн мөрөн дээр Шерханы арьс байхыг хараад чонон сүрэг баярлан чангаар уйлав. Акилаг сүргийн толгойлогч болгож хүндэтгээд Маугли ойгоос явсан юм. Маугли удалгүй тэр Месва өөрийнх нь төрсөн их болохыг олж мэджээ. Энэ цагаас хойш тосхон ой мод амар сайхандаа жаргасан юм.